Сайн байцгаана уу? За тэгэхээр өнөөдөр бид хоёр та бүхэндээ тайванд байрладаг дэлхийн хамгийн том чипний үйлдвэр болох TSMC компани талаар танилцуулах болно. За ер нь бол Азийн цахиурын хөндөж гэж нэрлэдэг. Нөгөө талаа дэлхийн технологи инновацийн төв гэж одоо Тайваныг олон улсад үнэлдэг. За энэ нэршлийн цаана байгаа гол зүйл бол TSMC буюу чип үйлдвэрлэлийн компани. За энэ компани маань ерөнхийдөө дэлхийн чип үйлдвэрлэлийн 70%-ийг бүр өндөр түвшний одоо 7 нанометроос доош одоо хэмжээс чип үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг гэж дангаараа ингээд бүрдүүлдэг юм том компани байгаа даа. Маш нөлөөтэй. Тэгээд энэ компани талаар тэгээд хин анх яаж үүссэн гэдэг талаар хөвчлэн ярина. Цаашлаад яг энэ талаар ярихаас өмнө би бас Тайваны талаар нэг товчхон үүсэл хөгжлийн холбоотой зарим зүйлсийг ярьж эхлэе гэж бодож байна. За 1949 онд одоо яг Хятадд нөгөө Ирэнэ дан гарч ирсэн үеэр Чанкаши гэдэг Коминдан намын одоо тэргүүлэгчийг дагаад одоо ялагдсныхаа дараа гэсэн үг шүү дээ. Тэгээд нэг сая гаруй тийм Хятад хүмүүс тухайн үед Хятадын яг мэдлэг боловсралтай баян чинэлэг эрдэм мэдлэг чадвартай ийм хүмүүсийн дагаар ингээд Тайваны хадлыг зорьсон байт юм билээ түүхэн дээрээ нийслэлээ Тайпай гэж нэрлээд ингээд суурьсан түүхтэй. За энэ улс одоо өдгөө яг дэлхийд ямархуу байр суурьтай байна вэ гэхэлэр өөрөөдөө дэлхийн топ 20 эдийн засагт болсон нэг эдийн болчихсон байна. За 2025 оны судалгаагаар аваад үзэх юм бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээ нөгөө талд худалдан авах чадвараараа гэсэн үг шүү. Энэ үзүүлэлтээр бол жил болгоно нэг 12-аас 14-д ирэмблэгдэж дэлхийн 190 гаруй улсуудаар. Тэгээд тэр нэг хүнд ногдох одоо худалдан авах чадварын хэмжээ бол нэг 82 мянга орчим доллартай. За ингээ Монголтой харьцуулах юм бол нэг 10 дахин илүү. За Хятадтай харьцуулах юм бол 4 дахин илүү. За яг ойролцоо одоо Америк бол топ 10-д орж байгаа улс аахгүй. Энэ үзүүлэлтээр энтэй ингээ харьцуулах юм бол нэг 0.9%-аар л бага байгаа гэсэн үг. Тайван нэг иргэний одоо дундаж бэлгийн иргэний худалдан авах чадвар юм байгаа гэсэн үг. Тэгэхээр амьдралын чанар өндөр байлаа гэдээ одоо яг Тайванд очиод амьдрахлаа өртгөө хувьд харьцуулаад аваад үзэх юм бол одоо бусад Европын өндөр хөгжилтэй орнууд байгаа шүү дээ. Эднэртэй харьцуулахад өртөг маш бага. Гэхдээ амьдралын чанар өндөр гэдэг ийм үзүүлэлтэд байдаг. Өөр нэг зүйл их бол мэдээж нийгэм аягүй сонирхолтой. Энд чинь өөрөө ингэж салан тусгаарлаад ерөнхийдөө одоо бол ардчилсан ийм чөлөөт нийгэмтэй ийм улс. Соёлын хувьд аваад үзэх юм бол ер нь бол олон соёлын одоо нэг нэгдэл гэж ерөөхдөө үздэг. Ягаад гэвэл чинь анхан нөгөө нэг Хятадаас ингээд гаралтай тэгээд Хятадаас очиод ингээд салан тусгаалаад ингээд улс байгуулсан шүү дээ. Тэр утгаараа нөгөө күнзийн одоо тэр юу гэдэг сургаал илүү нэвчин гэсэн одоо манайхаар бол эцгэх гэж хамаатан садантай ойр дотны хүмүүс хүндлэх хэвээр тэр одоо уламжлалт байдаг. Нөгөө талдаа яг нөгөө Японы бас тодорхой хэмжээний иргэшил байсан болохоор яг тэр японочдын тэр шудраг хичээгүй ажилч тэр зам бол маш их шингэсэн. Дахиад эн чинь бас барууны орнуудын тодорхой хэмжээний тийм дэглэмд байсан болохоор ер нь бол тийм нийтч соёлтой ийм байдлаар ийм одоо гурван төрлийн ийм соёлын шин чанар бүрдсэн гэх юм уу. Тэгээ ерөнхийдөө гадаад оюутнуудад аваад үзэх юм бол очиод амьдрахад сурч ингээ ажиллахад бол хамгийн аюулгүй хамгийн одоо тааламжтай. Тэгээд Хятад хэл дээр англи хэл дээр сурч болох одоо ганц Хятадаар ярьдаг ор гэж өндөр эдийн засагт топ 20 улсын нэг болж гарч ирэхэд маш олон компани нөлөөлсөн. TSMC-гээс гадна бидний мэдэх одоо компьютер энэ үйлдвэрлэдэг Asus биш тийм брэндүүд бүх Тайванаас гаралтай одоо ч гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээ Foxconn гэдэг үйлдвэр байгаа. Энийг хүмүүс нэг мэддэггүй байх. Одоо жишээлбэл iPhone байгаа шүү дээ. iPhone болно одоо бусад ноутбук, CPU энэ бүх ингээд юмнуудыг жижиг одоо деталуудыг дизайн хийгээ заримыг нь үйлдвэрлээд ингээд угсраад ингээд гаргаж байгаа шүү дээ. Энэ бүх үйл явц угаасаа Хятадд явдаг гэж бүх хүмүүс мэддэж шүү дээ. Хятадд явдаг нь үнэн. Гэхдээ энэний цаана Тайван компани байгаа. Энэ бол Foxconn. Энэ Foxconn компани бол Хятад, Вьетнам, Бразил гэдэг маш олон газар ингээд салбараа нээсэн. Яг энэ төв одоо офис нь Тайпейд байрлалдаг, Тайванд байрлалдаг. Ийм учиртай. Одоо болохоор яг TSMC илүү аялаа орё. Одоо чипний одоо хамгийн том үйлдвэрлэгч би түрүүн бас зарим мэдээлэлүүд өгсөн тийм. За энэний үүсэл хөгжлийг ярихаас өмнө яг энийг одоо үндэслэгч хүний тухай эхлээд ярих гэж бодож байна. Morris Chang гэдэг одоо яг 94 настай юм хүн байт юм билээ. Тэгээд энэ хүн болохоор Тайван хүн. Тэгээд Тайванд ингээ бага насндаа байж гутаа Америк л очоод ингээд 2 иргэншилтэй болсон юм хүн байгаа даа. Тэгээд Америкт одоо сургууль сураад их сургууль сураад тэнд 25 жил ажиллаад тэгээд буцаад Тайванд л очоод
Тэгээд одоо энэ үйлдвэрийг байгуулах анх юу нүүссэн гэж үздэг юм билээ. За тэгээд энэ хүн одоо яасан бэ гэхлээр ерөнхийд нь яг нөгөө нэг боловсролын талаар тодорхой мэдээллүүдийг ингээд аваад үзэх юм бол анх бол Harvard их сургуульд яг эдийн засгийн чиглэлээр сурж агаад 1 жил сураад тэнгуүтээ орхисныхаа дараа болохоор MIT байгаа шүү дээ. MIT-д яг цахилгааны инженер чиглэлээр бакалавр хамгаалаа үргэлжлүүлээд магистр хамгаалсан юм хүн. За тэнгуүтээ Stanford-д одоо яг энэ чиглэлээр PhD хамгаалах гээд Stanford-д үг нь орсон юм билээ. Тэгээд хэдэн жил сурч байгаадаас тодорхой хэмжээний одоо шалгалтууд юм уу тэр одоо судалгааны ажлууд нь бас зарим зүйл дээр бүтлгүүтэд тэгээ байжгаад ажил орсон Америкт. Тухайн үед одоо яг semiconductor үеийн хагас амжуулагчийн одоо салбартаас нэлээд томоохон компанид ерөнхийдөө 25 жил ажилласан. Төгсөөд гэсэн үг. За тэнгуүтээ Stanford-д хайчаад ажилласан. Stanford-д хайчаад. Тэнгуүтээ ингээ ажилд ороод 3-4 жилийн дараа инженерүүдийг хариуцсан одоо нэг департамент гэж байгаа шүү дээ. Тэр хэсгийн ахлагч болоод, хэлцээний ахлагч болоод тэгээд ингээд суралцж байхдаа дахиж Stanford-д PhD хамгаалсан. Тэнгуут энэ Texas Stanford. Тэнгуут энэ Texas Instruments гэдэг энэ компани болохоор спонсор хийгээд ингээд сургасан гэсэн үг. Тэгээд ажлынхаа хажуугаар ингээд энэ компанид ажилласан. Тэр хэлцээ ахлаад ажиллаж явж байгаа. Global дэлхийн нийт яг semiconductor хэсгийг хариуцсан тэр салбарын дэд ерөнхийлөгчөөр ингээд ажилласан. Яг энэ албан тушаал дээр 11 жил ажиллаад тэгээд сүүлдэн болохоор энэ компани яг гүйцэтгэх захирлаар ингээд ажиллах санал тавьсан байлаа. Тэгээд тэрнээсээ татгалзаад ерөнхийдөө 50-нд л явсан. Тэр шалтгаан болохоор энэ компани нөгөө нэг чип үйлдвэрлэлчин дотор нэг 2-3 янзын процессыг дамжиж явж байгаа байхгүй. Нэгдүгээрт ингээд дизайн хийгээд одоо тэр чипийг дизайн хийн гэсэн үг. Яг хаана ямар тэр трансисторууд ингээд байрлахын тэр бүх дизайн хийгээд тэрийг нь үйлдвэрлэдэг гэдэг нөгөө шатууд нь тустай. Тэгээ энэ компани бол хоёулын хийдэг байсан. Тэгээд Morris Chan-ы нэг байнга тавьдаг байсан санал нь юу гэхээр хэдүүлээ зүгээр яг шууд ингээд дизайн хийгээд үйлдвэрлэдэг биш яг зөвхөн үйлдвэрлэдэг зүйл дээр анхаараа гэдэг тиймэрхүү санал гаргаж ирсэн байлээ. Тэгээд тэр санал нь бас тодорхой хэмжээнд дэмжигдээгүй учраас ингээд буцаа Тайван л явсан гэсэн түүхтэй. За энэ TSMC-ийн одоо үндэслэгч гэдэг Morris Chan Америкийн тэр компанид ажиллаж байгаа хугацаанд нэг том зүйл хийсэн. Тэр нь болохоор зах зээлээ тэлж одоо өрсөлдөөнөө баттахын хүрээнд үнийн стратеги шинээр боловсруулсан байгаа. Тэр нь болохоор head of the одоо cost curve гэдэг ийм стратеги. Тэр нь юу гэхээр одоо анхны одоо их үеийн тийм ашиг бол чухал биш. Хамгийн гол нь урт хугацаанд ашиг олох нь зөв чухал юм а гэсэн ерөнхий санаатай. Тэгээд зах зээлээ тэлж тухайн салбартаа одоо манлайлалаа хамгаалах юм зорилготойгоор ийм стратеги гаргасан. Тэгээ энэнийхээ хүрээнд нэг юу хийсэн бэ гэхээр хамгийн эхлээд юу яасан? Одоо нөгөө чип үйлдвэрлэлээ зах зээл гаргаж байгаа өртөг байгаа шүү дээ. Тэр өртгөөсөө маш доогуур хэмжээнд чипээ зах зээл нийлүүлж эхэлсэн. За бараг алдагдaltaй гэсэн үг. Алдагдaltaй их үед бол. За тэнгуут маш олон компаниуд эднийхээс одоо чип худалдан авч эхэлсэн буюу эрэлтэн нэмэгдэж байгаа шүү дээ. За эрэлтэн нэмэгдээд ингээд эхэлсэн чинь энэний эхлснийхэн дараа одоо ямар зүйл одоо нөлөө үзүүлсэн бэ гэсэн чинь тухайн энэ үйлдвэр маань бүрэн хүчин чадлаараа ажиллах одоо боломжтой бүрдсэн. За тэгээд ингээд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдээд энэнийхэн дараа одоо нөгөө нэг ажилчид байгаа шүү дээ. Ажилчид тэнд байгаа одоо мэрэгчлэтнүүд learning by doing гэдэг тийм одоо зарчмын дагуу маш хурдтай одоо суралцаж ямар нэгэн алдаа гарсан ч хэрэгэд гэсэн тэрийг маш хурдтай засварлаж нөгөө талаараа одоо үйлдвэрлэлийн одоо бүтээмжээ нэмэгдүүлэх юм маш том боломж бүрдэж ирсэн. За ингээд ийм боломж бүрдээ байжгаад энэний дараа одоо ямар процесс бий болсон бэ гэсэн чинь нөгөө анх гаргаж исэн нөгөө нэг өртөг түнээсээ доогоор гаргасан үн байгаа шүү дээ. Тэр үн чинь буцаад ашигтай болоод ирсэн. Урт хугацааны дараа одоо бүтээгдэхүүний чанар нэмэгдээд одоо үйлдвэрлэлийн бүтээмж нь ингээд нэмэгдээд ирсэн чинь олон тоогоор ингээд үйлдвэрлэл эхэлж штэ. Тэнгүүт анхны өртөг маань ерөнхийдөө яг юун дээр ашиг олох хэмжээнд ингээд бий болоод эхэлсэн гэсэн үг. Зах зээлийн эзлэх байр суурь одоо маш ихээр нэмэгдүүлж исэн. Нөгөө талдаа яг шинээр өөр одоо хүсэлдэгч орж ирэх тэр орон зай ингээд хаацсан гэсэн үг. Яагаад тэгэхээр мэдээж энэ анхнаас өртгөөс доогуур гэдэг чинь одоо шинээр орж ирвэл тухайн эдний зарж байгаа өртгөөс мэдээж илүү хэмжээнд гаргаж иж ашиг болохоор боломжтой шүү дээ. Ягаад гэвэл эдний чинь аль эрт одоо өртгөөсөө доогуур гаргаад бүтээмжээ үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлээд масс бүтээгдэхүүн гаргаад ингээд ашиг олоод эхэлсэн байна шүү дээ. Тэгэхээр шинээр өрсөлдөгч орж ирэх боломж нь багассан гэсэн үг.
Тэгээ энэ байдал бол энэ компаниг яг Америкийн одоо энэ салбарт одоо тэргүүлэн хамгаалах боломжийг нэмэгдүүлсэн. Morris Chan-ы одоо оруулсан хувь нэмэр гэсэн. Гүйцэтгэх захирал хийж чадтай. Тий. Одоо гүйцэтгэх захирал биш. Дэд ерөнхийлөгч байсан. Дэд ерөнхийлөгч хийж авах цаана хэрэг байсан. Ингээд тэр Америкийн одоо Texas Instruments гэдэг одоо энэ компанид 25 жил ажилласны дараа одоо дэд ерөнхийлөгчээр ажиллаж байгаас яг гүйцэтгэх захирлын албан тушаалын ингээд санал болгоход энэ нөгөө зарчмын зүрх гарсан гэсэн чинь үйлдвэрлэл ангаараа байгуулъя гэдэг яг тэгээд ингээд нөгөө өдөртлөөрөнд зөвшөөрөхгүй ингээд bijсэн чинь 50-ны талаас санал тавьсан засгийн газраас Morris Chan. Одоо 50-ны аж үйлдвэрлэл технологийн одоо хүрээлэн гэдэг нэг ITRI гэдэг тийм том хүрээлэн байгаа. Тэндээс Morris Chan яг тэр хүрээлэнгүүдэртэй ингээд Тайванд яг чип үйлдвэрлэлээр том юм чип үйлдвэрлэлийн одоо юу байгуулъя, үйлдвэр байгуулъя гэдэг санал тавьсан. Тэгэхээр энэ одоо яг тухайн үед яг ингээд зогсож таарсан. Одоо Morris Chan-ыг өөрийнх нь хүсэж байгаа зүйл бол дизайн хийхгүй зөвхөн одоо pure play foundry буюу яг зөвхөн үйлдвэрлэлд зөвхөн чип үйлдвэрлэлд одоо анхаарлаа хандуулсан тийм үйлдвэр байгуулах алсын хараатай байгаа гэсэн. Тэгэхээр Америкт 25 жил ажиллачаад Тайванд ирж байгаа нь хэдэн настад ирж Тайванд ажиллаж эхэлж байгаа юм тэр чинь нэг 56 орчим нас 1987 онд гэсэн үг байхгүй. Тэгээд ирээд уулзалт тухайн үед Тайван ч бас өөрөө одоо технологийн электроникийн салбартаас одоо нэлийн хүчтэй үйл ажиллагаа явуулж байгаа компани байгаа шүү дээ. Өөрсдөө бол тухайн үед Asus, Acer энэ ингээ гараад ирсэн. Тэгээ Philips энэ тэнд бас тодорхой хэмжээний салбараа нээчихсэн. Тэгээд ингээд олон төрлийн технологийн бүтээгдэхүүний экспорт гэдэг ийм одоо орон байсан. Тэгээд яг тэндээс тайванчууд юу гэж ойлгосон бэ гэхээр энэ бол тэр зүйлөвчин бүгдэнд нь чип хэрэг болж байгаа шүү. Тэгээд ер нь бол манай орны чип үйлдвэрлэл өөр гэсэн үйлдвэртэй болох хэрэгтэй юм байна гэсэн бас ийм бодолтой байж исэн. Тэгээд Morris Chan энэ хоёрын юу одоо зорилго яг нийлсэн гэсэн. За тэгээд 87 онд яг энэ Тайваны TSMC гэдэг энэ яг цэвэр чип үйлдвэрлэлд дизайн хийдэггүй ийм үйлдвэр одоо байгуулсан Тайванд. За тэгээд ерөнхийдөө анхны хөрөнгө томоохон хөрөнгө оруулагчид мэдээж Тайваны засгийн газар тухайн үед одоо Германы одоо шүүсэн байгаа Philips гэдэг брэнд байгаа шүү дээ. Энэ ингээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд ингээд үйлдвэрлэлийг эхлүүлсэн байна. Тэгээ нэг сонирхолтой зүйл нь одоо энэ TSMC гэдэг энэ чипний үйлдвэрлэл ягаад ийм алдартай болж байгаа гол юм ерөөсө бизнес модель. Эднийх ерөөс дизайн хийхгүй зөвхөн дизайн хийдэг компаниуд хамтраад тэдний чипийг үйлдвэрлэдэг ийм гол одоо зорилготой шүү дээ. Тэнгүүт одоо юу гэдэг одоогийн одоо Apple ч юм уу, Nvidia ч юм уу те AMD ч юм уу том одоо технологийн компаниудтай хамтран ажиллах боломж үүсэж байгаа. Юу гэхээр тэр компаниуд өөрсдийн бий болгосон дизайн одоо технологийн нууцыг ба шүү дээ. Яг өрсөлдөгч яг адилхан дизайн хийгээд үйлдвэрлэх компаниудтай биш зөвхөн үйлдвэрлэх компаниудтай хамтран ажиллахлаар нөгөө нэг янз бүрийн нууцлаа алдах үе гэсэн тийм айцг болчихж байгаа байхгүй. Тэнгүүт эдний давуу тал болчих. Нөгөө талдаа зөвхөн энэ яг үйлдвэрлэлийг ингээд тусдан гаргаснаар ажиллах хүч тэнгүүтээ үйлдвэрлэл яг зөвхөн үйлдвэрлэлдээ маш их хөрөнгө оруулалт зарцуулаад тэг үйлдвэрлэлийнхээ одоо тэр судалгаа шинжилгээнд илүү их анхаарах боломжийг өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр илүү хурдтай хөгжих одоо боломж нь бас дагаад үсэж байгаа байхгүй. Ерөнхийдөө бол нэг юмд л их тултал сайн байял гэдэг агуулгатай байгаа тахна шүү дээ. Олон юм төвлөрөхгүй. Яг тийм гэсэн үг. Тэгэнгүүтээ за ингээд ийм байдлаар модельтэй ингэж гаргаад ингэж явж байгаад 1993 оноос эхлээд энэ компани чинь тодорхой хэмжээний үйл ажиллагаа эхлээд ашиг орлоготой болонгуудаа 50-ны хөрөнгөний зах зээл дээр гарч эхэлж байгаа. За тэгээд 97 онд одоо Нью-Йоркийн хөрөнгөний зах зээл дээр ингээ гарч эхэлсэн. Тэгээд тэр 94 оноос яг 2024 он хүртэлх одоо энэ одоо үнэлгээ шүү дээ. Ерөнхийдөө 32,000%-аар ингээ өссөн. Жилийн орлого нь болохоор 1.4-өөс 88 тэрбум доллар хүртэл гэж өссөн. Тэгээд ийм өсөлт юм том компани болж одоо өсөн хөгжсөн байна шүү. Тэгэхээр энэтэй одоо Apple, Nvidia гэдэг бүхэл одоо технологийн том компаниуд ерөөсөө бүгд хамтарч ажиллаж байгаа гэсэн. За тэгээд саяхан 2025 онд бол энэ дэлхийд дээрх одоо 1 тэрлион долларыг давсан одоо компаниудын игнэнд орж ирсэн буюу үнэлгээгээр дэлхийд дээр одоо 9-т орж ирсэн. За. Ийм том компани болсон. Ийм түүхтэй. За тэгээд ерөнхийдөө яг дэлхийн энэ чип үйлдвэрлэлийн салбарт бол ерөөсөө маш том нөлөө үзүүлдэг 3 улс л байгаа.
одоо яг үйлдвэрлэлт гэсэн үг шүү дээ. Энэ гурван улсын аль нэг нь байхгүй болчих юм бол чип үйлдвэрлэлийг өнөөхдөө гацах, зогсох магадaltaй гэсэн үг. За нэгдүгürt мэдээж Тайван, хоёрдугаарт Нидерланд, за гуравдугаарт Америк. Тэгээ энэ гурав хоорондоо маш уялдаатай. За жишээлбэл Америк, Нидерландаас эхлэх юм бол Нидерландд энэ чипийг одоо ингээд үйлдвэрлэдэг. Тэгээ машиныг нь зөвхөн Нидерландд л хийдэг. Тэр одоо нарийн технологиор үйлдвэрлэдэг машиныг. За тэгсэн чинь тэр машинд оролцож байгаа тэр чипний одоо хээ загвар энэ тэрийг гаргадаг одоо тийм тусгай зориултын тийм лазерын гэрлийн тийм машин байт юм байна л да. Тэрийг зөвхөн Америкийн компани үйлдвэрлэдэг. Ийм байхгүй бол Нидерланд одоо ийм машиныг үйлдвэрлэх боломжгүй. Нидерланд ийм машиныг үйлдвэрлэхгүй бол Тайван чип үйлдвэрлэхэд хэцүү болчих гэсэн. Хэрвээ Тайван байхгүй бол бусад улсууд чипийг үйлдвэрлэх одоо ямар ч боломжгүй. Энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд одоо хэдэн 10 жил шаардлагатай. Маш их хөрөнгө мөнгө зарцуулагдсан ийм асуудал болж байгаа. Тэгээ энэ гурвын холбоо нэг иймэрхүү байдаг. За тэгэхээр ерөнхийдөө чип гэдэг нэг бидний амьдралд өдөр тутмын амьдралыг яаж мэдэгдэж байгаа зүйл лээ? Ямар хэрэг болж байгаа вэ? За хамгийн энгийн жишээ бол одоо бидний хэрэгжилж байгаа гар утас. Одоо гар утас чинь жилийнх тусан боловсронгуй болоод хэлбэр хэмжээ одоо дизайн бүгд өөрчлөлтөө гоё болж шít. Энэ бүхний цаана чип л байгаа гэсэн. Юу чипгүй бол бид нэр одоо энэ робот, цахилгаан машин, энэ сансрын хүлэг, хиймэл дагуул гэсэн бүх салбар тэр чигтээ зогсон гол гэсэн. Тэгэхээр бүх энэ электроникийн ашиглаж байгаа бүх одоо энэ нэг чип маш их нөлөөтэй. Тэгэхээр хамгийн наадхан хэрэглээ нь утас, компьютер, камер, дорооноос эхэлнэ шүү дээ. Тэгээ жил бүрийн утас чинь ингээд бүр болгосронгуй болоод нэмгхэн болоод жижигрээд ингэж байгаа шүү дээ. Энэний цаан чинь гол юм чип л байгаа гэсэн. Тийм. Чип чинь дотроо одоо бараг 12 орчим төрлийн тийм одоо чипний юутай хэлбэр хэмжээний юм төрлүүдтэй. Одоо хамгийн одоо бага одоо хамгийн одоо өндөр хөгжсөн чипний одоо хэмжээ гэх юм бол яг одоо байгаа 3 нанометр. За тэрнээс дэше 350 хүртэл ингээ голон төрлийн хэмжээтэй чипний одоо юмнууд байгаа гэсэн үг. Тэгээ яг одоогоор яг ингээ TMC дээр одоо ингээ судлагдж байгаа одоо дэвшилт чипний хувилбар гэх юм бол 2 нанометр. Гэхдээ одоо яг ингээ зах зээл дээр гараагүй гэсэн үг. Ерөнхийдөө энгийн үгээр хэлэх юм бол чип байхгүй бол ямар ч ухаалаг төхөөрөмж байхгүй гэсэн үг. Ухаалаг төхөөрөмжийг ухаалаг болгож байгаа ганц зүйл бол чип. За тэнгуүтээ яг мэдээллийг хүлээн аваад тооцоол хийгээ, шийдвэр гаргаад ингээд төхөөрөмжийг ажилуулах гол зорилготой тэр нэг жижигхэн ялцуудаас бүрдэх тэр зүйлийг л одоо чип гэдэг байгаа шүү дээ. За тэгэхээр энэ TSMC компани ойролцоогоор 85,000 орчим ажилтнтай тий Тайваны хоолой хотод байрладаг байгаа. За тэгэхээр яг энэ компанид ажиллахын тулд ямар мэрэгжил эзэмших шаардлагатай юм шиг байна? Ихэнх инженерүүд нь. Яг ерөнхийдөө одоо Морс Чан гэдэг энэ хүн байна шүү дээ. Энэ бол цахилгааны инженер хүн байхгүй. Ихэвчлэн цахилгааны инженер, механик инженер, материал судлал гэж байгаа шүү дээ. Материалын шинжилгээ ухаан, компьютер чиглэлээр компьютер сайенсийн чиглэлтэй мэргэжилтэнгүүд, физикчүүд, ийм төрлийн ерөнхийдөө электроникийн чиглэлийн инженерүүд ийм мэргэжилтнүүд маш гол нүүр гүйцэтгэдэг. Өдөө чип үйлдвэрлэж олон төрлийн процесс явж байгаа. Тэр болгонд л эдгээр хүмүүс орж ажилладаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө физикч, цахилгааны инженер хамгийн голлох нь гэсэн үг зөв. Нэмэлтээр компьютер сайенс буюу компьютерийн шинжилгээ ухаан тал руугаа хүмүүс ихвчлэн голж ажилладаг байх нь. Тэгээд яг нь сайн нөгөө чип гэж ярьж ирсэн дээр нэг зүйл нэмээд хэлэх юм бол одоо бисаа өмнө хэлсэн одоо энэ TSMC чинь нөгөө нэг чипний одоо дараагийн нэг үе шат буюу одоо үе гэх юм уу те 2 нанометр хэмжээтэй ингээд чипний үйлдвэрлэлийг бий болох гэдэг шүү дээ. За ягаад энэ нийтлэг өрсөлдөд байгаа гэхэлэр ер нь бол чипний 2 нанометр гэдэг бол одоо чип бол ямар ч хэмжээтэй байж бол том ч үйл жижиг байж болно. Тэгээ 2 нанометр гэдэг бол одоо чипэнд нэг одоо чипний ялцсан дээр ингээд суйрлагдчихж байгаа транзисторуудын одоо электрон, цахилгаан электронуудын хэмжээ гэсэн үг, хоорондын одоо зай хэмжээ гэсэн үг байхгүй. Тэгэхээр 2 нанометр гэдэг бол 2 одоо тэр транзисторын хоорондох хэмжээг багасгах байгаа л нэг хэлбэр гэсэн үг. Ингээд тэр чипний орж байгаа тэр хэмжээ багасгахлаар яад юм бэ гэхээр одоо бидний хэрэглэж байгаа энэ утас илүү ухаалаг, илүү хүчтэй. Тэнгүүт одоо нэг одоо батарей цэнгэлтээр маш удаан цэнгээ барьдаг ч юм уу тий. Хүчтэй хурдтай ийм болдог. Нөгөө талдаа цахилгааны хэрэглээ бол 25-аас 30% ч юм уу багасдаг. Одоо жишээлбэл яг TSMC-ийн одоо судалж байгаа энэ 2 нанометрийг одоо хэрэглээнд оруулаад ирэх юм бол цахилгааны зардал
одоо цахилгаан зарцуулалт 25-30%-аар багасгах гэсэн юм судалгаатай байгаа байхгүй. За тэнгуут хурд бол 15-аас 20% нэмэгдэнэ. Одоо нөгөө талаараа бидний одоо хэрэглээд байгаа AI тэрний тооцоолол энэ төр бол маш өндөр хувиар нэмэгдэх ийм боломжтой гэсэн үг. За хэрвээ чип үйлдвэрлэл одоо зогсчихвол эсвэл дэлхий дээр байхгүй болчихвол яг юу болох вэ? TSMC тоглолтол эсвэл юу болох вэ? Яг ер нь бол тэнд хэд хэдэн шалтгаан байгаа. Бүр амар тийм одоо маш хүчтэй шалтгаанууд байгаа. Би яг энэ дээр хэдэн зүйлд байгаа. Тэрэн дээр нь сая түрүүн хэлсэнчлэн чип бол одоо робот тий гар утас хиймэл дагуул тий одоо цэргийн зориулалттай техник технологид бүх юмд ашиглаж штэ. За хэрвээ ингээд TSMC ингээд доголдоод ингээд чип үйлдвэрлэл ингээд зогсчлоо гэж бодъё. Одоо жишээлбэл одоо дэлхийн чип үйлдвэрлэлийн бараг 70% нь ингээд зогсчлоо гэж үзэн штэ. За тэнгуут мэдээж хомсдол үүсэж байгаа. За хомсдол үүсээ яах вэ гэхээр нийлүүлэлт багасаад ингээд эрэлт ихсгээр мэдээж тухайн техник технологи одоо гар утасч байт юм уу тэрний үн маш ихээр өснө. Тэрийг дагаад инфляц болно. Тэгээд эдийн засгийн хямрал үүснэ. За нэг. За дэлхийд даяар шүү дээ. Дэлхийд даяар. Нөгөө талдаа одоо бидний одоо жишээлбэл iPhone сүүлд хэд гарлаа 16, 17. Одоо 17-гийн дараачийн үе гарах бол хутран гэсэн үг. Энэ бол худлаа болж байгаа гэсэн үг. Электрон төхөөрөмжийн хурд буураад, ажиллагаа муудаад бид нэр буцаад нөгөө нэг мэдгүй одоо 30-40 жилийн өмнөх одоо тэр байдал руугаа шилжин гэсэн үг байна. Технологийн одоо хувьд. Дараачихан болохоор одоо ирээдүйн одоо технологи байгаа шүү дээ. Техник технологийн одоо судалгаа хөгжүүлэлт бол асар том одоо тоглолт үүснэ гэсэн үг. Одоо шинээр техник технологи, бүтээгдэхүүн, инновац одоо бий болгоход маш хүндрэлтэй болж эхэлнэ. Одоо тэр бүхнийг чинь судлаж хөгжүүлэхэд одоо мэдээ чипний хэрэглээ маш өндөр хувь эзэлж байгаа шүү дээ. Одоо нэг нөгөө төгөр бид нэг ганцхан чипийг ингээ ухаалаг утас компьютероор бас төсөөлж болохгүй эмнэлгийн орчинд ч гэсэн хэлж байгаа тий. Одоо бид нэрийг эмчлэх хамгийн чухал одоо CT scan тий MRI энэ бүх зүйл одоо ашиглагдаж байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг одоо бүх салбарт эрүүл мэндийн спорт юу гэдэг одоо нөлөөлж болох бүхэл хүний амьдралд энэ хүзэл байхгүй болчиход нөлөөлөх нь ашиглагдаж маш өндөр нөлөө үзүүлж байгаа гэсэн үг. За тэгээд дараачих нь бол эдийн засгийн одоо бараг сүрэл гэж нэрлэдэг байгаа байхгүй ийм зүйл болно гэж байгаа. Одоо яах вэ гэхлээр дэлхийн одоо нийт одоо дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнийг 100 гаруй тэрлэн доллар гэдэг юм байна л да. Тэнгүүт хэрвээ энэ чип одоо TSMC-д ингээд хямрал үсээ чип үйлдвэрлэх ингээд болчих юм бол энэний 10% буюу 10 гаруй тэрлэн долларын одоо тэнцэх хэмжээний эдийн засгийн хохирол дэлхийн нийтэд учрна гэж байгаа юм. Тэгэхээр энэ чинь өөрөө маш том сүрэл эдийн засгийн хувьд маш хүнд гарц тохиож ин гэсэн. За тэгээд нөгөө талдаа үндэсний аюулгүй байдал яригдана зарим орнуудад. За хиймэл дагуул одоо пуужинд өндөр технологи одоо бүх бүтээгдэхүүн чип ашигладаг тий. Тэгээд энэ өөрөө ялангуяа одоо Америк ч юм уу тий иймэрхүү орны төв асар өндөр одоо тийм аюул үүсэн гэсэн үг. Одоо тэр системүүд нь доголдол гарч эхэлнэ гэсэн үг. Яг бүрэн хүчин чадлаараа ажиллахгүйгээр тий. За нөгөө талдаа яг энэ чипийг одоо энэ баг одоо 70-аас дээш зарим одоо өндөр одоо технологийн чипний бараг 90-с дээш үе эзэлж байгаа энэ үйлдвэрч чинь ерөнхийдөө нөгөө нэг маш олон орн руу ингээд нийлүүлэлт хийж байгаа шүү дээ. Тэр supply chain буюу нийлүүлэлтийн гинжин хэлхийд одоо асар том тийм цохилт өгнө гэсэн үг. За ингээд ихээр яах вэ гэхээр хичнээн одоо TMC байхгүй болсон ч гэсэн шинээр тийм үйлдвэр байгуулах гэж би өмнөсөн маш олон жилийн судалгаа шинжилгээ асар хөрөнгө оруулалт чадна гэсэн шүү дээ. Нөгөө талаар яг энэ гинжин хэлхийг бий болгох ч гэсэн яг тиймэрхүү байдлаар одоо нөлөөлнө гэсэн үг. Маш их цаг хугацаа хөрөнгө оруулалт өгсөн ноу-хау хэрэгтэй. Тэгэхээр иймэрхүү байдлын одоо нөлөөллөд үүснэ. Ерөнхийдөө дэлхийн нийтээрээ л бид нэр одоо буцаж байгаа л гэсэн үг. Одоо техник технологи хөгжлийн хувьд за тэгээд эдийн засаг бүр муудаад эхлэх юм байна те. Бүх улс орнуудад нөлөө мэдэгдэж эхэлнэ. Тэгэхээр ийм маш том салбар байгаа. За тэгэхээр манай дээр ч гэсэндээ аюул олон хүүхд одоо манахаас дамжуулаад компьютер сайенс гэсэн мэргэжлээр бас явсан хүүхдүүд их байдаг. Ер нь бол жил болгон маш ихээр ирдэг. За тэгэхээр эдгээр хүүхдүүд маань ч гэсэндээ одоо 50-нд байгаа юм чинь таад маань ингээд 3 дахь курсээсээ профессортойгоо холбогдож байгаа дадлага хийгээд энэ компанитай холбогдоод өргөдлөө өгөөд бас дадлага хийх боломж байдаг шүү. Тэгээд мэдээж нэг удаа ингээд имэйл бичээд юм очиж уулзаад зөвшөөрнө гэж бол байхгүй. Маш олон хичээл зүтгэл гарах хэрэгтэй. Тэгээд байгаа үед
профессорудтайгаа сайн холбогдоод арга зам хайгаад нэгэнт энэ том Азийн захир хөндий гэж нэрлэгдэж байгаа тэр хотод энэ том дэлхийн үйлдвэр байхад очиж ажиллаарай, дадлага хийгээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд яг одоо сүүлийн үед яг одоо Тайван Тек байгаа шүү дээ. Тэр бол Тайваны яг энэ технологийн чиглэлээр алдартай сургууль тийм. Тайваны үндэсний технологийн сургууль. Үндэсний технологийн сургууль. Энэ сургууль дээр бол яалтчгүй яг ийм мэргэжлүүд ихвчлэн яг 100% англи хэл дээр байгаа шүү дээ. Зөвхөн гадаад оюутнууд зориулсан. Тэрэн дээр ч одоо материал судлал гэх үү те, материал сайенс гэж байгаа. Техникийн шинжилгээ ухаан гэх юм те. Тэнгүүт яг тэр цахилгааны инженерүүд байгаа те. За барилгын инженер байгаа. Өөрчиг байлаа. 3-4 яг зөвхөн 100% ингээд одоо англи хэлээр төвлөрсөн юм хичээлүүд. За энэний гол агуулга нь ерөөсөө ийм юм байл. Аль болох энэ салбаруудыг гадны одоо маш сайн оюутнуудыг авч ирж сургаад үргэлжлүүлээд яг Тайваны зах зээл дээр ажиллах, дадлага хийх үндсэн зорилго бол тийм бил. Тэгэхээр ийм боломжууд ч гэсэн бас манай Монгол одоо оюутнууд байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ англи дээр сурч байгаа чинь нөгөө давхар хятад хэлээр сурах боломжууд нэмэгдээд явчихж байгаа тийм. Ерөнхийдөө бол яг Тайваныг одоо ашиглаж чадвал Тайваныг ёсондоо хэлсэн сурч байгаа хугацаанд ашиглаа. Тэгээ англи дээр сурч байгаа ч гэсэн хэдүүлээ эзэмшээд за тэгээд яг энэ нарийн мэргэжлээр сурч байгаа тохиолдолд дадлага ажил хийгээд дараа нь ажиллах боломж нь байдаг гэсэн үг. Нөгөө төр тайван төрөл буурч байгаа. Энийгээ дагаад гадаадаас айгүй их тийм залуу хүний нөхцөд бэлтэх маш их дуртай байгаа. Тэгэхээр мэргэжлээ сонгож байгаа хүмүүс ч гэсэндээ ерөнхийдөө бол энэ нарийн мэргэжил гэдэг байгаа яг утга учир нь эндээ буюу одоо инженерчлэл яг бидний амьдралд цаагаар маш их нөлөө үзүүлэх жишээ нь энд байгаа тийм учраас яг мэргэжлээ сонгож байгаа хүмүүс гоё нарийн мэргэжил буюу одоо энэ цахилгааны инженер гэж монголоор сонсонгод хүмүүс энэ мэргэжлийг сонгохгүй байдаг. Цаанаа гэвч дэлхийд хаанч хизээж гологдохгүй тийм боловсон хүчин бас болж болох нэ. За тэгээд яг өнөөдрийн өөрөөхөд хайлаа ярих сэдв ингээ бараг дуусчихин тий. Тэгээд би яг TSMC-тэй холбоотой бас нэг өөр гоё түүх ярив. Одоо энэ бол дэлхийн номер 1 компани болсон. Nvidia гэдэг одоо компани байгаа. Тэднийх бол чипийн дизайн хийгээд үйлдвэрлээ ингээ TSMC-гээр ингээ ирэх холбоотой явдаг. Одоо компьютерийн том нөгөө нэг CPU энэ ингээ үйлдвэрлэдэг. Ийм одоо компани баггүй. Тэгээд энэний үндэслэгч нь бас Jensen Huang гэдэг хүн байгаа. Энэ бол өөрөө 50 хүн. Бас 50 одоо 50 бол Америк 2 иргэншилтэй. Тэгээд энэ хүн яг энэ Nvidia гэдэг энэ компанийг байгуулад тэгээд тодорхой хэмжээний бас ингээ асуудалтай санхүүгийн асуудалтай болоод за яг ингэ дампуурхын наагур байж байхдаа ерөнхийдөө энэ Morse channel-ыг захидал бичээд тэгээд ингээ холбогдоод манайх ингээ chip design ингээ тэгээд танахтай холбогдоод ийм байдлаар санхүүжил ингээ юмнууд ярьсан байна л да. Тэгээд тэр үед тэр чинь баг 1995 оны үед одоо TSMC дөнгөж одоо Тайваны одоо хөрөнгөний зах зээл дээр гараад ингээ хөлөө болоод аль хэдийн болцсон ийм цаг хугацаа байхгүй. Тэгээд энэ үед бас ингээ туслаад одоогийн энэ дэлхийд одоо тэргүүлж байгаа энэ том үнэлгээтэй компани бий болоход бас тусалсан гэсэн. Тэгэхээр ер нь бол дэлхийг цаагуур энэ Тайваны том компаниуд юм хийдэ ингээд барьсан байгаа гэж миний болохоор ойлгож байгаа. Яг тэгэхээр жишээлбэл чипний салбар TSMC байна. За тэгээд дизайн болон тэр технологи тэр нөгөө нэг технологи үйлдвэрлэл байгаа шүү дээ. Тэрэн дээр нь одоо Nvidia байна. За тэгээд нөгөө талд нь энэ том брэндүүдийн бүх одоо дизайныг гаргаад үйлдвэрлээд ингээд ухсралт хийгээд ингээд зах зээлд нийлүүлж байгаа тэр компани Foxconn бас Тайваных байна тий. Энд чинь бүгд ингээд гинжин хэлхээт. Foxconn Холланд байдаг. Foxconn чинь хятад байгаа байхгүй юу? Одоо яг одоо хятад энэ Apple Mac-ийн чинь хятад үйлдвэрлэл ингээд гаргаж байгаа гэж тэрний цаана Foxconn байгаа байхгүй юу? Foxconn чинь хятад олон оронд ингээд салбаруудтай. Яг төв офис буюу тэр стратегийн том одоо зорилтуудыг хараа стратегийн үед одоо ажлуудыг гүйцэтгээд хянаад ингээ байж идэг хүмүүс нь яг Тайпейд байдаг байхгүй Тайванд. Яг төв офис нь Тайпейд байдаг гэсэн. Ийм том компани. Тэгэхээр яг ер нь бол Тайваны одоо TSMC гэдэг компаниас ярихаас илүү нөгөө талдаа ч гэсэн бас том компани байт юм байна. Тэнд олон гадны залуучуудаас ингээ мэргэжил эзэмшээд дадлахчаад ингээ ажиллах боломж ч гэсэн нээлттэй. Ялангуяа сүүлийн үед нөгөө сая төрөлт буурч байгаа гэсэнтэй холбоотой нэлийг гарч байгаа бах тийм. Тэгэхээр тий ийм байгаа. За тэгээд дараагийн бас дугааруудаар бас 50-тай холбоотой бас гой сэдвүүдийг бас иймэрхүү байдлаар хөндөж ер нь бол ярил гэж бодож байна. Тий боловсрал байж болж чинь нийгэм байж болж чинь тий. Магадгүй бид нэр Foxconn-ы талаарч бас гой мэдээллүүд бас байгаа бах. Тэгээд яг гадаад оюутнууд ингээд очиж ажиллах
боломжууд ямар байна? Тэр талаар ч гэсэн гоё мэдээлэл оруулаад явъя гэсэн бодолтой шин. Тэгээд бас нэмэлтээр хэлээд одоо манай подкастын бас зорилго нь мэрэгжил таниулах гэдэг. Тэгэхээр энэ удаадаа тий цахилгааны инженерийг илүү онцолж цахилгааны инженерээр сурч төгсөх юм бол ер нь бол цаанаа ийм том компанид ажиллах бас боломж байт юм байна шүү. Яг нь цахилгааны инженер мэрэгжлийн одоо нэг хэсэг гэсэн үг шүү. Ерөнхийдөө тавинд очих юм бол одоо очиж ажиллаж болох хамгийн одоо холын цэг юм уу тий хамгийн том зорилго нь тий. Тэгэхээр ерөнхийдөө яг ганц 50 жиш ер нь Монголч гэсэн цахилгааны инженерээр сурсан ч байсан та нэг салбар руу орё гэх юм бол чипний үйлдвэр тий чип үйлдвэрлэгч ийм хүн бас болж болох нэ. Тий. Тийм байна. Тэгэд юу гэдэг нөгөө талаараа нийгмийн хариуцлагч гэдэг юм уу тэгээд яг одоо ер нь бол гадагшаа явж байгаа хүүхдүүд нь их нь бизнес тал руугаа хөвчлэн явж байгаа шүү дээ тий. Тэгээ нөгөө талдаа яалтчгүй ямар ч оронд ялангуяа Монгол миний бодлоор энэ нарийн мэрэгчлүүд цахилгаан физикийн материал сайенс материалын шинжилгээ судлал иймэрхүү нарийн мэрэгчлүүд аягүй их чухал хэрэгцээтэй байгаа гэж сонссон. Ер нь бол тийм ч байгаа. Ер нь бол дэлхийд даяараа маш их хонцтой болж байгаа шүү. Тэгэхээр одоо англи хэл нь одоо сайн тодорхой хэмжээний шалгуур хангасан оюутнууд бол бас 50 нийтээр том их сургуулиуд руу тэтгэлэгтэй суралцахын бүрэн боломжууд байгаа. Манай байгууллагын хувьд бид нэр бол яг бүрэн зөвлөгөө өгөөд материалыг нь бэлдээд хамтарч бэлдээд өргөдлийг нь илгээгээд ингээ бүх процессыг явдаг. Нөгөө талд яг би нэмж нэг юм хэлье. Манайх нөгөө нэг зуучлалын үйлчлэл гэж байгаа шүү дээ. Яг зуучлал бол манайх бол биш ер нь бол. Зуучлал гэдэг бол мэдээж гадуур байгаа газрууд яадаг вэ? Тухайн хүүхдээр материалыг бүрдүүлээд аваачаад өгчин тэр хүмүүс зөвхөн тодорхой хэмжээний сургуулиудын судалгаа хийгээл тэнцвэр материалыг илгээд ийм бэлэн материал авдаг. Манайх яадаг вэ гэхээр ерөнхийдөө тухайн хүүхдийн материалыг өөртөө гардаж бэлддэг. Манайх дээр одоо зөвлөх баг гэж байгаа шүү дээ. Ерөнхийдөө боловсролын зөвлөхүүд нь байна. Хятад хэлээр явж байгаа хүүхдүүдэд бол манайх дээр яг 50-аас ирсэн мэргэжлийн хятад хэлний багш байгаа. Тэгээд англи хэл дээр явж байгаа хүүхдүүдээр бид нэр зөвлөхөөр мэргэжлийн одоо англи хэлний синхрон орчуулагч тийм. Тэгээ манай энэ багийн хүмүүс ерөнхийдөө бүгдээрээ сууж агаад сценэ, арга зүй, бүтэц, тэр логик урсгал гэдэг бүх зүйлийг хийнэ, далтагийн хийнээд ингээд бусад материалууд яг стандартын дагуу бүрдүүлээд ингээд сургуульд нь үргэлжлэлийг нь илгээдэг, ярилцлаганд нь бэлддэг, засгийн газрын материалыг нь тусдан бэлддэг, бас ярилцлаганд нь бэлддэг тийм. Иймэрхүү үйлчлэг үзүүлгээр одоо боловсролын одоо зөвлөх үйлчлэг үзүүлэгч ийм байгууллага гэсэн үг шүү дээ. За өөр нэмэхээр юм байна. Надад талхаа. За ингээ баярлалаа. Ямар ч зүйл өнөөдөр энэ дэлхийн томоохон компани Азийн цахиурын хөндийг нэрлэх 50-ыг нэрлэх болсон одоо нэгшлийн цаанах одоо гол бай болсон энэ том компани TSMC-ийн талаар бас ерөнхий тодорхой мэдээллийг өгөх гэж хичээлээ. Тэгээд бас тодорхой хүмүүс мэдээлэл авч чадсан байхаа гэж бодож байна. Тэгээд Edcast одоо подкастынхаа дараагийн дугаараар бас гоё сонирхолтой зочид аль зүйлийг ийм мэдчлэн иймэрхүү яриануудаар бас уулзах байхаа гэж бодож байна. Тэгээд түр баяр таа. Баяр таа.